Лондон руу чиглэн зорчин яваа галт тэрэгэн дотор зорчигчид руу урт хутга барьсан нэгэн хүн дайрч хадлага үлджээ. 20 гаруй яралтай тусламжийн машин 3 нисдэг тэрэг газар дээр нь яарвчлан хүрлсэн ирсэн байна. Энэ бол киноны үзэгдэл биш, харин 11-р сарын 1-ний орой Английн Кембриджширт болсон бодит эмгэнэлт хэрэг байлаа. Зөвхөн 2 сарын дотор Манчестерийн сүмийн гадаа болсон үхэлд хүргэсэн халдлага, мөн үүний дараа гарсан энэхүү галт тэрэгэнд болсон хутганы халдлага зэрэг 2 ноцтой хэрэг Британийг цожирдууллаа. Галт тэрэгний халдлагын улмаас 11 хүн гэмтэж, 2-ын нь биеийн байдал хүнд байна. Нийт 12 хүнийг ноцтой гэмтээсэн халдлагын гэрчүүдийн яриа бүрч аимшигтай. Өндөржүүлсэн бэлэн байдалтай гэж ярьдаг Их Британи яагаад ийм хүчирхийллийн гэмт хэргийг урьдчилан сэргийлж чадахгүй байна вэ? Орон нутгийн цагаар 11-р сарын 1-ний 19 цаг 30 минутын үед Донкастераас хөдөлсөн Лондон North East Railway-гийн галт тэрэг Питерборо өртөнөөс хөдлөн 10 орчим минутын дараа гэхэд хутганы халдлага гарсан юм. Анхандаа зарим зорчигчид зүгтаараа хүмүүсийг хутгалж байна гэсэн хашгирааныг Хэллоуины тоглоом мэтээр боджээ. Удалгүй хүмүүс цуснд бодогдсон суудлууд сандарч гүйж буй хүмүүсийг хараад аюул яг хажууд ирснийг нь ойлгосон байна. Замбраагүй байдал дунд зарим зорчигчид булан тохойд нуугдах гэж хичээж, зарим нь гүүхтээ бэртэж унжээ. Хашгираан болон уйлан орилон вагонд дүүржээ. Галт тэрэг яаралтай зогсолт хийж Хайтингтон өртөөн дээр саадсан бөгөөд Кембриджширийн цагдаа дуудлага авснаас хойш 8 минутын дараа вагонд орж ирсэн байна. Зэвсгэлсэн алба паагчид махир хутга барьсан эрийг цахилгаан шокер ашиглан баривчилж, мөн 35 настай Британи эрийг зэрэгцүүлэн саадуулв. 2 эрийг тус бүр өөр цагдаагийн хилтэст байцаалтанд бүргэсэн байна. Аврах ажиллагааны цар хүрээ урд өмнө байгаагүй том байсан бөгөөд албан ёсны мэдээллээр 20-с 30 яралтай тусламжийн автомашин мөн зүүн Английн түргэн тусламжийн албанаас 3 нисдэг тэрэг ирж Кембрижийн эмнэлгүүд рүү шаргацсан хүмүүсийг тээвэрлсэн байна. 11-р сарын 2-ны өглөө гэхэд 4 хүн эдгэн гарч өөр 5 хүний биеийн байдал тогтвортой, харин 2 хүн хүнд байдалтай байна. Анхаарал татах нэг зүйл нь Хайтингтон өртөө Кембриджширийн цагдаагийн төв штабын яг хажууд байрладаг. Энэ нь гайхалтай олон цагдаа богино хугацаанд ирж чадсан шалтгаануудын нэг хэмээн орон нутгийн зөвлөлийн гишүүн Бен Оберт Жакти тайлбарласан байна. Тэрээр онцгой байдлын албадын шуурхай ажиллагаа хүмүүсийг тайвшруулсан гэж хэлв. Гэсэн ч 2 дахь саатуулагдсан хүний энэ хэрэгтэй холбоо нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд сэжигтний сэтлийг цагдаа нар үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна. Гэхдээ энэ нь сүүлийн үеийн Их Британд болсон цорын ганц ноцтой халдлага биш юм. 10 дугаар сарын 2-нд Манчестерийн Хитон паркын оролцоох сүмийн гадна автомашинаар хүмүүсийг дайрсан болон хутгаар халдсан хэрэг гарч 2 хүн амиа алдаж, 3 хүн шархагдсан. Цагдаа нар шуурхай ажиллаж, терроризмын эсрэг яаралтай ажиллагааг идэвхжүүлэн уг хэргийг томоохон осол гэж ангилв. Хэрэгтэн цагдаа нарт буудуулж амиа алдсан ба дэлбэрэх төхөөрөмжийн мэрэгчлэтнүүд сэжигтэй зүйлсийг шалгахаар газар дээр нь ажилласан. Энэ хэрэг улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлуулахад хүргэсэн бөгөөд ерөнхий сайд Кир Стармер Европын холбооны уулзалтаа дуусгалгүй эх орон руугаа буцаж үндэсний аюулгүй байдлын онцгой хурал хуралдуулж улс даяарх сүмүүдийн хамгаалтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ. Гэвч 1 сарын дараа Британий тээврийн цагдаагийн ахлах ажилтан Джон Ловлес хэвлэлд хэлэхдээ терроризмын эсрэг алба анхны мөрдөн шалгалтанд оролцсон гэж мэдгдсэн ч дахин нэг галт тэргэнд хутганы халдлага гарав. Гэсэн хэдий ч одоогоор энэ нь террорист халдлага байсан гэх нотолгоо байхгүй бөгөөд 2 сэжигтэн хоёулаа Их Британд төрсэн хүмүүс аж. Гэсэн ч богино хугацаанд дараалан гарсан 2 хэрэг олон нийтийн аюулгүй байдлын талаарх түгшүүрийг ихэхэн нэмэгдүүлв. Энэ галт тэрэгний халдлага нь 7 хоног хүрэхгүй хугацаанд болсон улсын 2 дахь олон хүн хутгалсан хэрэг юм. 10 дугаар сарын 27-нд Аксбриджид болсон халдлагын улмаас 1 хүн амиа алдаж, 2 хүн гэмтсэн. Лондонгийн метрополитен цагдаагийн газрын хуучин командлагч Дал Бабын хэлснээр ийм халдлагуудын улмаас үүсдэг өргөн цар хүрээтэй айдас түгшүүрт нийгмийн сүлжээний платформуудын өсгөн харуулах нөлөө тодорхой хэмжээгээр нөлөөлдөгч, зарим гэмт этгээдийн улам бүр зоригдсон байдал олон нийтийн аюулгүй байдлын эрсдлийг өөр өнцгөөс харахад хүргэж байна гэдгийг үгүйсгэх аргагүй гэж байна. Албаны болон цагдаагийнхан олон тайлбар хийж байгаа ч сэрэмжлүүлэх арга хэмжээ авч чадахгүй байна. Эдгээр хэрэгүүдийн дараа Британий олон салбарын төлөөлөл байр сууриа илэрхийлж эхлэв. Ерөнхий сайд Кир Стармер энэ хэргийг аимшигтай явдал хэмээн нэрлэв.
хохирогчдод эмгэнэл илэрхийлэн онцгой байдлын алба хаагчдад шуурхай ажилсанд талархлаа илэрхийлээд оршин суугчдад цагдаагийн зааврыг дагаж мөрдөхийг сануулв. Их Британий хаан 3 дугаар Чарльз мөн мэдэгдэл гарган энэ хэрэгт гүнээ цочирдож бас маш ихээр хилгэнсэн гэдгээ илэрхийлсэн. Харин консерватив намын удирдагч Кеми Бадноч энэ бол үнэхээр аимшигтай хадлага байсан бөгөөд хохирсон иргэд болон газар дээр нь ажилласан аврах албадын ажилтнуудад эмгэнэл илэрхийлсэн байна. Их Британийн дотоод хэргийн сайд Шабана Махмуд мөрдөн шалгалтын эхний шатанд олон нийтэд таамаг дэвшүүлэхээс зайлсхийж бодит баримтыг хүндэтгэхийг уриалав. Тэрээр мөн хоёр с 'жигтэн шууд баримтлагдсан саадуулагдсан бөгөөд мөрдөн шалгалтын явцад байнга анхаарал хандуулж буйгаа мэдгдсэн. Их Британд амьдарч буй гадаадын иргэд болон тус улсад зорчгоор төлөвлөж буй иргэдийн хувьд эдгээр дараалан гарсан хоёр ноцтой хэрэг аюулгүй байдлын дохио өглөө. Олон нийтийн тээврээр зорчихдоо бололцоогоороо оргил цаг хүмүүсийн олноороо төвлөрсөн галт тэрэгнүүдээс зайлсхийж, урьдчилан өртөөнүүдийн аюулгүй байдлын байгууламжууд гарцсан байшлыг нь мэдж байх нь зүйтэй. Мөн Британийн цагдаагийн газраас гаргаж буй аюулгүй байдлын зөвлөмж орон нутгийн мэдээллийг анхааралтай ажиглаж, шаардлагатай бол аяллийн төлөвлөгөөгөө тохируулан өөрчлөн аюулгүй байдлын эрсдэлтэй газар саяхан хэрэг гарсан бүсүүдээс зайлсхийх хэрэгтэй. Олон нийтийн аюулгүй байдал бол нийгмийн тогтвортой байдлын суурь юм. Аль ч улсын хувьд террорист халдлага болон хүчирхийллийн гэмт хэргийг хатуу чанд дарах, урьдчилан сэргийлэх ёстой. 2 сарын дотор Их Британд болсон 2 халдлага олон хүний амнаас эрүүл мэндэд хохирол учрууллаа. Албан ёсны мэдээллээр хутганы гэмт хэргийн төвшин буурч байгаа гэж гарч үйж, олон нийтийн аюулгүй байдлын талаарх сэтгэгдэл уламд ортож, энэ нь нийтийн аюулгүй байдлын удирдлага зохицуулалт ноцтой дутагдaltaй байгааг харуулж байна. Ердийн иргэдийн хувьд бол урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлэх, аюул тохиолдсон үед хэрхэн шуурхай бөгөөд зөв хариу арга хэмжээ авахыг суралцах нь үл мэдэгдэх эрсдэлтэй тулгархад өөрийгөө хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм. Одоогоор галт тэрэгэн дээр болсон хутганы халдлагын мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд хоёр с 'жигтний сэтэл юу байсан, тэд хамтрагчтай байсан эсэх зэрэг асуудлууд цаашид хөвөрч байна. Ойрын жилүүдэд Британд янз бүрийн халдлагууд гарах нь огцом нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн 5 дугаар сарын 26-нд Ливерпулд болсон парадын үеэр машинтай этгээд олон хүмүүсийг хэрцгийгээр дайрсан хэрэг гарсан. 100 гаруй хүн гэмтэж, олон хүн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Дан ганц Их Британд гэлтгүй цаашлаад Европын олон улсад цагаачтаас үүдэлтэй хүнд хэрцгий хэрэгүүд гарсаар байна. Тиймээс эдгээр орон суугаа монголчуудаа хайхрамжгүй байдлаа хаян сонор сэрэмжтэй байж аюулгүй байдал нэгт гэдгийг сануулахыг хүслээ.